Иш миний хүү болгоомжтой байгаа ч тий. Савл хийвэл осол өвтчих гээд. Эмээ осол гэж юу юм бэ? Сая эмээ хүүгээ барьж аваагүй бол миний хүү бэлтэж мэдхээр байлаа. Энэ бол ослын зөвхөн нэг л жишээ. Хүүхдүүд ямар байдлаар осол өвтдгийг энэ номонд сайн үзүүлсэн байх юм. Хоёул үзье. Тэгээ эмээ. Ямар амар юм бэ? Тийм шүү миний хөө. Халуун хоол сайн зуухнасан болоод хүүхдүүд үнж төлөвддөг. Эмээ хүүхдийг төлдөггүй хөөдөн зух байдгүй юм байх та. Байхгүй миний хөө. Хамгийн гол нь эцэг ихэн сайн хэлж тайлбарлаж, харж хандаж, өрдөжтөн сэргийлэх хэрэгтэй байдаг юм шүү дээ. Бас халуун зүйлд төлөвлөхөөс гадна өөр зүйлд ч төлөвлөдөг талтай. Янз бүрийн эмийг чихэртэй, хүчил, хими бодисыг ундаа цайтай андуураад дууснаас гэдэс доктор хоолой амн түлэгдэж хорддог явуулдаг. Энэ номон дээр бас байна. Хамаагүй зүйл ууж болохгүй юм байна шүү дээ. Харин л дээ ээж аав нь эдгээр зүйлсийг хүүхдүүдээс хол байлгасан бол юу гэж ийм зүйл болж байх вэ? Одоо энэ хуудсанд юу байгааг нь харъя. Харуу миний хөө халтарч унах эртний зүйлээр гар хөлөө эсгэх чавхан ном сумаар тоглож угаад нүдэн сохлох гэмтэх зэрэг бүгд л осол гэмтэл. Ийм зүйлүүд амар өвдөж шанаж байна да. Тэгэлгүй яг миний хөө аимшигтэй өвтгөөс гадна амь насаа жалдаж мэднэ. Хүүхдүүд их гинэ. Тоглоондоо ухаанаа тавьчихад эртэж зовоох гээд байх юм.
Бэмэн ч гэсэн сая хүүдээ анхааруулалгүй. Хүүгээ бэлтээч шахлаа. Хоёулаа цааш нь харъя. Энэ бүхэн үнэхээр амар юм аа. Ээж аав нар маань хүүхдүүдээ сайн харж хандахгүй бол их аюултай юм байна шүү. Хүүхдээ сайн харж хандахгүй бол үүнээс ч олон усалд өртөж мэднэ шүү дээ. За, нар хийж байна. Гэртээ орё. Тэgie юм. Аачва.